Улсын тэргүүний Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн тэргүүлэх зэрэгтэй математикийн багш Баясгалан гурвалжны талбай. За. За эхлэв. За, сайн бацгаана уу? Сайн байна уу? За, суцгаая. За. За, тэгшин сургуулийн дээр альфа гэсэн хурц өнцгийн хувьд. Альфа гэсэн хурц өнцгийн хувьд. За, энд А, энд Б, энд С гэж их тий. За, энэ альфа хурц өнцгийн хувьд тригонометрийн харьцаануудыг бичвэл юу болох вэ? Тригонометрийн харьцаа бичвэл. За, синус альфа тэнцүү. За. Синус альфа тэнцүү. С хувахан Б юу? Эсрэг орших кат. За, альфа өнцөг эсрэг орших кат таана тэгвэл? А, тийм үү. Тэгэхээр энийг хуваах нь гипноз нь хаана? Б. Тэгэхээр энэ юу болох вэ? А хуваах нь Б. За, катуудаар хэлвэл юу болох вэ? Юунд тоодог вэ синус чинь? Эсрэг орших катыг гипноз хуваах юм байна. За, косинус альфа тэгшин сурвалжны те. За, энд 90 градусын өнцөг байгаа. За, косинус альфа бол яах вэ гэхээр налсан катыг гэсэн үү те. С хуваах нь Б. За, өөр. За, тэндээс хэлье. Логдорж хэлээрэй. За, тангс альфа юу байх вэ гэвэл? Тангс альфа А хуваах нь С. А хуваах нь С чи юу лээ? Альфа өнцгийн хувьд эсрэг орших катыг налсан кат тоож тий. За, котангс альфа юу тэнцүү байх вэ? С хуваах нь А. За, энэ маань юу гэсэн үг вэ? Налсан катыг гипноз налсан катыг эсрэг орших кат тоож тий. За, энийг өмнө үзсэн тий. Энийг өмнө үзсэн. За, хоёрдугаарт нь. За, энэ дээр косинусын теорем гэж ямар теорем гэдэг лээ? Косинусын теорем. За, гурвалжны энэ өнцөг бол альфа гэж. За, энийг БЦ гэж. Энийг А гэж тий. За, эндээс косинус теорем чи юу гэж бичдэг лээ? Томьёолох юм бол А квадрат тэнцүү Б квадрат нэмэх нь С квадрат 2БЦ-г үржих нь косинус альфа. Тийм ээ? За, 3 дугаарт нь. За, өмнө үзсэн зүйлүүдийг баттгаад шүү дээ, тий. За, энэ Пифагорын теорем. Пифагорын теорем гэж ямар юм байх вэ? За, тэгшин сурвалжин дээр гарч ирнэ, тий. Пифагорын теорем тэгшин сурвалжин дээр. За, 90 градус байла. Энд А, энд Б, энд С гэж. За, эндээс юу болох вэ? С квадрат нь А квадрат нэмэх нь Б квадрат. За, дөрөвдүгээрт нь. За, синусын теорем. Синусын теорем нь юу вэ? За, талын. За, энд би гурвалжин зурчих. А, Б, С тал бүхий гурвалжны А-гийн эсрэг өнцөг юу байх вэ? Энэ оройдох өнцөг альфа. Энэ оройдох өнцөг юу вэ? С-ийн эсрэг гамма. Энэ оройдох өнцөг бета. За, теорем томьёолох юм бол юу болох вэ? А хуваах нь синус альфа тэнцүү. Б хуваах нь синус бета тэнцүү. С хуваах нь синус гамма тэнцүү. 2R. R маань юу вэ? Энэ гурвалжныг багтаасан тойргийн радиус гэсэн үг. Эндээс энэ хүртэл R. Энэ хүртэл R тий. За, ийм теоремуудыг үзчихье. За, тэгвэл бүгдээрээ өнөөдрийн хичээлээр юу яах вэ гэхээр за, гурвалжны талбай гэдэг хичээл үз. Тэр яач. За, гурвалжны талбай. За, гурвалжны талбай авч үзэхдээ эхлээд тухайн тохиолдолд бүгдээр ингээ тэгшин сурвалжийн талбай олохыг авч үзье. За, өмнө энэ сонсч байсан уу?
За тэгшин сурвалжны талбай. За энэ дэр теорем. За нэг гээ томьёолч. За бичээрэй бүгдээрээ. За тэгш үндэст гурвалжны талбай нь тэгш үндэст гурвалжны за тэгш үндэст гурвалжны тэгш үндэст гурвалжны талбай нь юу татанцууд үлээ? Өндрийг суураар үржээд 2 тугаан. За тухайн тохиолдолд тэгш үндэст гурвалжны талбай. Тухайн тохиолдолд. За жишээ энэ дээр л харна гэсэн үг шүү дээ. Энэ дээр. Тэгшин сурвалжны талбай гэдэг бол за талбай нь хатдуудын үржүүрийн хагастай тэнцүү. За ийм теорем байна. За энийг батлах нэ бүгд одоо. Нэг батлах нь. За үүний тулд тухайн тохиолдолд тэгшин сурвалж авсан байгаа те. За тэгшин сурвалжнаа зурчих бүгдээрээ. Тэгшин сурвалжнаа зурчих. А Б С тэгшин сурвалжны. За талбайг нь олох гэж байгаа. Өгдсөн тэгшин А Б С гурвалжны талбай гэдэг бол за теорем дээр өгж өгсөн мөлий. АЦ-г үржих нь АЦ-г үржих нь БЦ юу? Хуваах нь 2. За гэж батлах хэрэгтэй юм шүү дээ. Тэм үү? За ингэж батлана гэж. За баталгааг хийж эхлэе бүгдээрээ. За хаанаас яаж эхлэх вэ? За энэс өмнө нэмэлт байгуулалт хийчихье. Нэмэлт байгуулалт. Гүүцээ гэдээ яах вэ? Ингээд энд юу үсэж байгаа? За энийг би С штрик гэж. С штрик. Тэгэхээр эндээс яг 90 градус гээд тэгшинст болгоод гүүцээч тий. Тэгшинст болгоод гүүцээч. За тэгвэл эндээс нэг юм байх. Тэгшинстийн хувьд эсрэг талууд нь ямар үдвэлээ? Эсрэг талууд нь тэнцүү. За юу юутай тэнцүү байх вэ? АЦ бол БЦ штрик тий. БЦ штрик. Тийм баха? За өөр АЦ штрик нь БЦ тэнцүү. За одоо энэ гурвалжин энэ гүүцээ зурсан энэ гурвалжин хоёрын хувьд А Б ч ямар тал вэ? А Б бол за яг тэгшинстийн хувьд бол дигнал нь шүү дээ. Тэгшинстийн хувьд дигнал. За А Б С гурвалжны энэ бол А Б н гипотенуз тий. А мөн А Б С-ний гурвалжны хувьд юу байх вэ? Бас гипотенуз. Тэгэхээр А Б энд бол яг давхарцсан ерөнхий тал юм байна тий. За эндээс энэ гурвалжин хоёрын харгалзсан яасан байна? Гурван талууд нь тэнцүү байна тий. За тэгэхээр эндээс яг гурвалжны тэнцүүгийн талын шинжээр яг гурвалжин А Б С юутай тэнцүү байх вэ? Гурвалжин А Б С штриктэй тэнцүү. Тийм биз? За энэ бол тэнцүү гурвалжнууд байна. Тэнцүү гурвалж. За тэнцүү гурвалжны хувьд бол юу байх ёстой вэ? Тэнцүү гурвалжны хувьд талбай тэнцүү байх ёстой тий. За тэгвэл S бидний олох гэж байгаа А Б С гурвалжны талбай гэдэг бол юу та тэнцүү? Бас энэтэй тэнцүү тий. За S А Б С штрихтэй бас тэнцүү. Тэгээд энэ хоёр тэнцүү юм чинь нийт талбайг олчвол юу болох вэ? Нийт талбай гэдэг чинь уртыг тэгшинцийн талбай шүү дээ. Уртыг яг өргөнөөр үржих нь шүү дээ. За тэгэхээр энд юу болох вэ гэхээр АЦ-г үржих нь БЦ. За тэгээд уртыг өргөнөөр үржсэн энэ бол тэгшинцийн талбай тий. Тэрнээс энэ хоёр тэнцвээс хуваагдчихж байгаа юм чинь нэгнийх нь талбай юу байх вэ? Хоорондоо тэнцүү буюу
2 хуваагдана гэсэн үг. Тийм баха. За эндээс бүгдээр харах юм бол энэ юу тэнцүү гэж гарсан. S A B C тэнцүү AC-г үржих нь BC хуваах нь 2 гэж ингэж гарлаа. Батлах зүйл гарсан уу? За ийм болж теоремыг батлагдав. Өөрөөр хэлэх юм бол эндээс юу гэж дүгнэлт хийх вэ? Тэгшин сурвалжны талбай бол катетуудын үр журийн хагастай тэнцүү юм байна. За 2 дугаарт нь. 2 дугаарт нь. За шууд теорем 2 гэж. Теорем 2. За энэ маань юу ах вэ гэхээр дурын гурвалжны хувь те. За энэ дээр ийм үг л өрчжээ. Альва гурвалжны талбай нь нэг тал за түүнд буусан өндөр хоёрын юу ах вэ? Үржүрийн хагастай тэнцүү байна. За юм байна. Үржүрийн хагастай тэнцүү байна гэж. За үүнийг батлая бүгд. Одоо тэгшин сурвалжны талбай бол катетуудын үржүрийн хагас юм байна. За харин дурын гурвалжны те талбай гэдэг бол яг уу нэг тал түүнд бусан өндөр хоёрын үржүрийн хагастай тэнцүү юм байна шүү дээ. Үржүрийн хагастай тэнцүү. За баталгаа хийж эхлэе. За юуны төрөнд зураг зурцгаач бүгдээ. Дурын гурвалжин гэдэг нэг за би нэг ийм гурвалжин зурчих. За ABC гурвалжин зурчих. За ABC гурвалжин маань энэ нэг юм байна л да. А оройгоос татсан өндрийг бүгдээр сонирхъя. А оройгоос татсан өндөр. А оройгоос татсан өндөр хэдийн янз байх вэ? За эндээс одоо яг энэ тухайн тохиолдолд энэ зурган дээр А оройгоос татсан өндөр хаана буух вэ? BC дээр ингэж гарч ирнэ те. За AH гэсэн өндөр гэж авчихсан. За энд байна шүү дээ. Энд бол нэгдүгээр тохиолдол. Дахиад өөр тохиолдол байгаа юу? За ямар тохиолдол вэ? За суурийн үргэлжлэлээр өндөр буун те. Суурийн үргэлжлэлээр. А тэр нь ямар гурвалжин байх вэ? Зурдуулаад гэж. Мохоо өнцөд гурвалжин те. За одоо манай гурвалжин маань ийм гурвалжин гэдэг аваад үзчих. Ийм тохиолдол тийм биз? А BC. За энд ийм мохоо өнцөд гурвалжин байж. Тийм тохиолдолд А оройгоос татсан өндөр бол яг уу BC талын үргэлжлэлээр бухна шүү дээ. За энийг бол AH гэж. За өөр ямар хөлөр байгаа вэ? Зөв. Өндөр буухад яг BC хэрчмээр те BC суур энэ хэрчмээр буух. Энэ хэрчмийн гадна те үргэлжлэлээр нь буух тийм үү? Энэ BC хэрчмийг агуулсан шулууны үргэлжлэлээр буух. Эсвэл яг уу энэ өндөр маань аль нэг орой дээр яг давхцаж буух тохиолдол байгаа шүү дээ. BV гэж за энэ. За тэр тохиолдолд ийм юм да. Энд бол A, B, C. За энэ дээр А-гаас өндөр татсан чинь C нь бол юутай давхцсан бэ? А-штай давхцсан гэж. А-штай давхцсан. За ийм гурван тохиолдол гурвууланд нь бид нар яах вэ? Энэ өгүүлбэр биелнэ гэдгийг батлах хэрэгтэй юм байна те. Гурван тохиолдол. За батлах зүйл маань юм байна л да. S A B C гурвалжны талбай бол яах вэ гэхээр өндөр маань юу лээ? AH үржих нь суур нь яах вэ? BC хуваах нь 2. За ингэж батлах хэрэгтэй байна тийм үү? Ингэж батлах хэрэгтэй байна. За баталгааг хийх нөхөө.
За эдгээрээ нэг нь илэрхий байгаа. Аль нь илэрхий вэ? В. Тэгш сурвалжны хувьд яах вэ? Каттуудын үржирийн хагас уу? Талбай тий. За гэтэл яах вэ? Кат нь хэрэг АЦ-г үржих нь БЦ. Тийм баха? Хуваах нь 2. За тэгэд АЦ-г юугаар солих вэ бид нар? АЦ бол CH-оор давтаж байгаа юм чинь АH-ыг үржих нь BC хуваах нь 2 гэхээр энэ гайдчихгүй тий. За тэгэхээр энийг бол би шууд илэрхийд орчихчих уу. Яг л өмнөх энэ тохиолдол гарч иж байгаа. Энэ тохиолдол тий. За одоо энэ хоёр тохиолдол авчихъя. Энэ хоёр тохиолдолд. За хаанаас яаж бичих вэ? Энийг авчихдаг уу? За S A B C гурван талбай гэдэг бол за энэ гурван талбай дээр энэ гурван талбайг нэмэх ёстой мөн үү? S A CH нэмэх нь S юу ах вэ? A B H. За ACH-ыг одоо олж чадна те. Энэ ямар гурван юм бэлээ? Тэгшин сурвалжин. За өмнөхтэй адилхан бодогдно. Тэгэхээр юу ах вэ? AH-ыг үржих нь CH хуваах нь 2 нэмэх нь ABH юу ах вэ? AH-ыг үржих нь BH. AH-ыг үржих нь BH хуваах нь 2. За эндээс одоо ямар үйлдэл вэ? За AH чинь хоёуланд байна тийм үү? Өөр ерөнхий үржих хүн байна уу? Хоёрны AH байгаа юм шүү. За тэгэхээр нэг яах вэ? Хоёрны AH-ыг хаалтны юмд гаргачих юм бол цаана юу үлдэх вэ? CH дээр нэмэх нь BH. CH дээр нэмэх нь BH. Юу вэ тэгэхээр? Энэ хоёрын нийлбэр чинь BC үстэй. За BC. За эндээс харахад юу болов? AH-ыг үржих нь BC хуваах нь 2 гэдэг чинь ABC уурсан талбай гарлаа тий. За энэ тохиолдол бол батлагдлаа. Энэ тохиолдол үнэн байна. Одоо ганцхан айл үлдв. Энэ хөлрүүллээ тий. За энэ хэсгийг би энэний доор баталчих юм уу да төхөө. За энэний доор энэ зайн дээр баталчих. За AB хэсэг үү тий. B хэсэг шүү. S A B C гурван талбай гэдэг бол за одоо яаж энэ талбай болох вэ? Энэ талбай ш тийм ээ. Энэ талбай бол юу татсан вэ? За тэгшинс гурвалжин гэдгээр нь харна ш та бас. Бидний одоогоор мэдж байгаа зүйл бол энэ тэгшинс гурвалжны талбай. За тий. Юу гэнэ? S A H B гурван талбайгаас юу хасах юм? A H B гэсэн энэ том гурвалжин тий. Энэ том гурвалжны талбайгаас юу хасна гинэ? A C H шүү. S A C H энийг хасах юм байна. За энэний талбай өгчий. AH B чи юу ах вэ? AH B гэдэг чинь AH-ыг үржих нь AH-ыг үржих нь BH. Өпшөө. BH мөн үү? За муу юм байна. Хуваах нь 2, хасах нь. За дараагийнх нь ACH. Энэ жижиг хэсгийн талбай. AH-ыг үржих нь CH. Хуваах нь 2. Ийм байна те. За эндээс одоо яах вэ дахиад? За өмнө энд хийжсэн үйлдэлтэй адилхан те. Хоёрны AH-ыг хаалтны юм гаргачих юм бол юу болох вэ? BH-аас нь CH. BH-аас нь CH. За энэ нь юу вэ? BC юм уу те? Тэгэхээр хоёрны AH-ыг үржих нь BC юу те? Хоёрны AH-ыг үржих нь BC. За нөгөө батлах зүйл гарсан уу? AH-ыг үржих нь BC хуваах нь 2. За ийм учраас юу болов? Дурын гурвалжны талбай гэдэг бол яасан блэ? Түүнд бус нэг талыг түүнд бусан өндрөөр үржүүлсний хагастай тэнцвэ гэж гарсан байна те. Хагастай тэнцвэ. За энийг бүгдээрээ
Саяныхаа батлсан теоремыг жаахан юу яа л да. Гэхдээ ганцхан тал ганцхан өндөр байх хэрэгтэй юм уу? Нөгөө хоёр тал дээр бас